За hello guys. Би танад өнөөдөр нэгэн чухал топик зааж өгнө. Тэр топик нь бол Law of Exponent буюу монголоор бол зэргүүдийн дүрм гэсэн үг юм аа. Ерд бол зэргүүдийн дүрмээр мэдсээс та SAT math-ээр өндөр оноо авах магадлалтай юм аа. Яагаад гэвэл олон хүмүүс SAT дээр юун дээр алддаг вэ гэвэл зэрэг дээр алддаг юм аа. Яагаад гэвэл зэрэг нь SAT дотроо их түгээмэл гарч иддэг хуулиудын нэг юм аа. Тэгэхээр та хуулиа мэдснээрээ тийм зэрэгтэй бодлого ердөө асуудалгүй ямар ч тийм строгл гэдгээр бодож чаднаа. За өнөөдөр хичээл рүү орцгоё. За ингээд дэлгэцэн дээр харж ивэл энэ ингээд зураг байгаа. Энэ бол ингээд дүрмүүдийн тайлбарлаж байгаа. Энэ харин ингээд жишээ дүр өгсөн байгаа. За эхлээд энэ хоёрыг би та нарт тайлбарлаж өгнө. За x 1 зэрэг тэнцүү x. Яагаад x гарч байгааг гэвэл ерөнхийд бол x1 зэргийг бас ингэж бичиж болд юм аа. x1-ийг үрждэг нь x буюу манай хариу маань x гарна. Ерөнхийд бол ямар нэгэн тохиолдолд нэг тоон нэг зэрэгтэй байх юм бол заавал тэр тоон өөрөө гарах ёстой. Жишээлбэл 5-ны 1 зэрэг буюу 5 гарч ирнэ. Харин за том тоо авах юм бол за бүгдээр том тоо гэж бодъё л та. 512-ний 1 зэрэг бол мэдээж 512 гарнаа. Яагаад гэвэл эн чинь зөвхөн нэгтэй үржиж байгаа болохоор. За хэрвээ манай тоо x 0 зэрэгтэйсэн бол яах вэ гэвэл нэг гарнаа. Яагаад гэвэл бидэрт ингээд ямар ч тийм x өгдөггүй. Тэгээд ерд бол нэгээ ээж тэгээд энэ ардталт нь ямар ч x авахгүй гэсэн. Одоо жишээл дахиад жишээ авах юм бол 5-ны 0 зэрэг тэнцүү 1 гарнаа. Яагаад гэвэл энэ 5-таа үржихдэггүй нэг өөртөөгөө л үржигдэнэ гэсэн үг. За бас төв адилхан 512 0-1 зэрэг бол мэдээж нэг гарна. Яагаад гэвэл нэг өөртөө үржигдэж 512 байхгүй байна. За одоо би та нарт бас нэг паттерн үзүүлье. x 3-ын x куб нь бол ердөө 1-ийг үрждэг нь x үрждэг нь x үрждэг нь x. Тэгээд x квадратаас адилхан 1-ийг үрждэг нь x үрждэг нь x. x1 зэрэг бол мэдээж x гарна. x0 зэрэг 1 гарна. За одоо та нарт хэрэв бодлон дээр SAT бодлого дээр зэрэг нь хасах тоо байвал яах вэ гэж байна. За энэ одод бол нэгийг хуваадаг нь x гарнаа. Яагаад гэвэл бүгдээр ингээ харж ивэл манай зэрэг маань ингээ positive буюу positive тоо байх юм бол тэр тоо нь үржиж байгаа гэсэн үг ээ. Хэрэг манай тоо маань negative буюу хасах тоо байх юм бол хуваагдаж явна. Ингээд зэргүүдийн нэмэх тоо байх юм бол тэр тоонууд үржигдэж явна. Харин зэргүүд нь хасах тоо байх юм бол тэр тоо нь хуваагдаж явна. За тэгэхээр үед бол энэ бас өөр хэлбэр бичих болно. Нэгийг хуваадаг нь x буюу ингэж бичих болно. Мөн адилхан x-ийн 2 зэрэг нэгийг хуваадаг нь x бас хуваадаг нь x буюу нэгийг хуваадаг нь x-ийн квадрат гарч ирнэ. За одоо бүгдээр тоо өгье л та. За бүгдээ за 5-ын хасах 2 зэрэг гэж бодъё. За тэгэх юм бол нэгийг хуваадаг нь 5-ын 2 зэрэг буюу нэгийг хуваадаг нь 25 гарч ирнэ. За та нар ойлгосон гэж найдаа. Дараагийн үеийг орцгоё. За дараагийн бодлого харж ивэл x8-ийг үрждэг x8 зэргийг үрждэг нь x8 зэрэг тэнцүү x8 дээр нэмэх нь n зэрэг гарч байна. Мөн адилхан x8 зэргийг хуваадаг нь x8 зэрэг тэнцүү x8 хасах нь n зэрэг гарч байна. За яагаад гэдгийг тайлбарлацгаая. За ерөнхийд бол энэ тохиолдолд x8 нь үрждэг нь x8 буруучлээ. X тэнцүү анч үржиж байгаа болохоор нэмдэг нь n. За
Яагаад ийм гарч байгаа вэ гэвэл энэ ерөөд бол хэрвээ зэрэг дээрээ хэрвээ ингээд энэ хоёр тоо ингээд үржижээвэл энэ хоёр зэрэгт нь ерөөдөл нэмэгдэн гэсэн үг ээ. Харин нөгөө тохиолдолд x амийг хуваадаг нь x am зэрэг бол энэ үед манай зэргүүд нь хасагданаа. Тэгэхээр ерөөдөл энэ зэргүүд бол нэмэгдэж харин энэ тоонууд үржигдэнэ. Харин жишээлбэл энэ дээр ч сайдлах зэргүүд дээр нь хасагдаж харин яг жинхэнэ тоонууд нь хуваагдана. За бүгдээрээ жишээ олгох бол манай x-ийг маань энэ жишээн дээр болвол манай x бол 4 гэж бодъё. m нь 4 гэж бас бодъё. Тэгээд хуваадаг нь 2, энийг харин 1 гэж бодвол манай эцсийн хариу бол энэ хоёр энтэй хасагдаж энэ хоёр 4-ийг хуваадаг нь 2 буюу 2-ын куб зэрэг гарнаа. За. Одоо энэ дээр жишээ авах бол манай энэ дээр жишээ авах юм бол манай x маань бүгдээрээ 5 гэж бодъё. Тэгээд куб зэрэгтэй гэж бодъё. Үрждэг нь 2-ийн 4 зэрэг гэж бодъё. Тэгэх юм бол энэ тохиолдолд үржиж байгаа бол энэ хоёр тоо үржигдэж энэ хоёр тоо нэмэгдэнэ. За, эхлээд бүгдээрээ энэ хоёр тоо үржүүлэх юм бол 10 гарна. Тэгээд энэ хоёр тоогоо нэмэх юм бол 17 зэрэг гарнаа. За, дараагийн бодол хууль руу оръё. Дараагийн хууль маань бол ийм гарч байна. За, одоо ингээд x am зэрэгт дахиад зэрэг өгсөн бол яах вэ гэж байна. Тэгэх юм бол энэ хоёр зэрэг маань үржигдэнэ гэсэн үг. Тэгэх юм бол x mn зэрэг гарнаа. За, бүгдээр нэг жишээ олох юм бол x 2 зэрэг тэгэхээр дахиад зэрэг гарах юм бол 3 гэж бод. Тэгэх юм бол манай энэ хоёр тоо үржигдэж x-ийн 6 зэрэг болно. Энийг тэг бүр дэлгэрэнгүй задлах юм бол мэдээж x2 квадратыг үрждэг нь x квадрат үрждэг нь x квадрат буюу бас адилхан x 6 зэрэг гарнаа. Тэгээ бас энийг дахиад дэлгэрэнгүй задлах юм бол x-ийг үрждэг нь x тэгээд үрждэг нь x тэгээд эцэст нь бас адилхан x 6 зэрэг гарнаа. Яагаад гэвэл нийтдээ бидэрт 1 2 3 4 5 6x байгаа болохоор. За, дараагийн юуныг харах юм бол яагаад xy хаалтан дотор ийм гарч ивэ гэвэл за энэхүү тохиолдолд яагаад ийм гарч байгаа вэ гэвэл ерөөдөө та нар ерөөдөө ингэж ойлгож байна. За бүгдээрээ m-ийг бүгдээрээ 2 зэрэг гэж бодъё. За тэгэх юм бол x зэрэг гэх юм бол энэ ерөөдөө xy үрждэг нь x үрждэг нь y. Тэгэх юм бол энэ хоёр үржигдэж квадрат зэрэгтэй гарна. Энэ хоёр бас үржигдвэл квадрат зэрэгтэй гарна. Тэгэх юм бол манай эцсийн хариу бол x квадрат үрждэг нь y квадрат гарна. За. Дараагийн хуулийг орцгоё. За, дараагийн юу бол энэ хоёр байгаамаа. Одоо хэрвээ x-ийг хуваадаг нь y хаалтны гадаа зэрэг өгөх юм бол яагаад ийм тоо гарч байгаа вэ? Гэвэл за бүгдээрээ бас адилхан m-ийг бүгд m 3 гэж бодвол манай зэрэг маань куб гарнаа. За, тэгэх юм бол ердөө ингэж тайлбарж болно. X-ийг хуваадаг нь y куб гэвэл ердөө x-ийг хуваадаг нь үрждэг нь x үрждэг нь x. Тэгээд мэдээж энэ 3 үржигдээд x куб гарна. Энэ сайдлыг бие биедээ үржигдээд y куб гарнаа. Тэгэх юм бол x куб зэрэгтэй хуваадаг нь y куб зэрэгтэй. За сүүлчийнх бол
бүр анхан тайлбарсан. Тэгтээ та нар дахин тайлбарлах бол зарим хүмүүс энэ дээр бас амар халддаг. За, ерөөт бол хэрвээ ингээд зэрэг нь хасах юм бол энэ тохиолдолд хуваагдана. Харин x нь нэмэх зэрэгтэй байх юм бол энэ тохиолдолд үржигдэнэ гэсэн үг. За бүгдээрээ жишээ авъя л да. За x-ийг бүгдээр 10 гэж бодъё. Тэгээд хасах 5 зэрэгт гэж бодъё. Тэгэх юм бол мэдээж нэгийг хуваадаг нь x-ийн 5 зэрэг буюу за тэгээл нэгийг хуваадаг нь иймэрхүү тоол гарна л гэсэн үг л дээ. Ерөөд бол за 100,000 гэсэн үг. Нэгийг хуваадаг нь 100,000. Харин энэ тохиолдолд бол x-ийн 5 зэрэг ярих юм бол зүгээр л 100,000 гарна. Ямар ч хуваагдахгүй харин үржигдэж байгаа. За энэ өнөөдрийн хичээлийг ойлгосон гэж найдаа. Танд анхаарал хандуулсанд баярлалаа.